Ер нь төсвийн төслөө боловсруулж өргөн барих хэлэлцүүлэхтэй холбоотой асуудал дээр сангийн сайд ер нь бас нэг байр суурь илэрхийлэх нь зүг баха. 8 сард төсвийн тодтгол гэж орж ирж бас гишүүдэг баахан бухимдуулсан, өчнөө талцлуулсан. Тэгээ мэдээж одоо гишүүд олон талаас хилцэж, олонхоор асуудлаа шийдээд явсан. 9 сарын 1-нд дараачийн төсөв өргөн баригдсан. Өнгөрсөн хугацаанд улсын их хурл дээр ажлын хэсэг гарсан мэргэжлийн байнгын ороод дээр асуудлыг хэлэлцсэн. Гишүүдийн саналыг одоо бүтээлчээр хүлээж аваад зарим төрлийн өөрчлөлт өнөөдөр нийгэмд үүсгээд байгаа шүүмжлэлүүдийг засаж залдруулах боломж хангалттай байсан боловч засгийн газрын өргөн барьсан төслөөр нь дэмжих ёстой гэсэн улс төрийн намуудын бүлгүүдийн зарим одоо байр суурьуд гарсан учраас энэ асуудал ингээд өнөөдөр шийдэгдээд явцсан. Энд бас нэг ноцтой зүйл бас яригдж байгаа. Улсын их хурлын авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбоотой гарсан тогтоолыг төсвийн байнгын ороо санаачилж оруулахдаа 2025 оны 1-р улиралд багтааж төсвийн тодтгол хөндлөнө гэдэг төсөл оруулсан. Тэр дээр нэр бүхий гишүүд, асуудал хариуцсан сайд ондоо багтаж тодтгол хийя гэдэг санал гаргаж хугацааг өөрчилсөн. Тэгээ өнөөдөр их хурлынхаа баталсан тогтоолыг өөрсдөө үндсэн үйл зөрчсөн мэтээр ярьж явж байгаа бас энэ зөвхөмжгүй зүйл бас энэ ч гарч ирж байна. Тийм учраас одоо энэ өргөн барьж байгаа асуудал, хилцэж байгаа асуудал энэ асуудалтай эзэн болох гэдэг энэ асуудал дээр маш тодорхой байр суурьтай байх хэрэгтэй. Бид бас сая цогтөрөл даргын хэлж байгаа энэ төсөв хилцэгтэй холбоотой асуудлуудаар одоо булган туяа их хурлын дэд даргаар ахлуулсан 25 орчим гишүүн орсон том ажлын хэсэг байгуулагдсан. Энэ бол бас бодиттой дүн шинжилгээ хийгээд ажлын явагдаад эхэлж байгаа гэдгийг бас та бүхэндээ хэлье.